Одоо энэ дэр би AI-г одоо айгүйх ашигладаг одоо. Гэхдээ таны тэр нэг гоё дуулдаг чинь юу болсон бэ? Таны ч би бас нэг дуурийн дуу муу дуулаад янзын байна гэж бодсон шүү дээ. Тэр чинь бас хүмүүс хуурдсан. Манай аав ээж хоёр асууж илэн шүү дээ. Зандан шатар даргач их сайхан дуурийн дуу дуулах юм аа гэж харин жоохон итгэж байгаа байхгүй юу? Харин жоохон дордуулсан байлээ. Угж иглээ. Доошлуулсан байлээ. Уул нь Хэмэл оюухан бол төстас хариулт юм бэ. төстөөс хариулт. Тэр хамаатан садан байхгүй ч үстэй. Хамаатан садан байхгүй. Хэмэл оюухан хамаатан садан байхгүй. Ашиг сонирхлын зөрчил байхгүй. Нэрлэхгүй. Шууд тэр авсан бол авсаа л гэж хариулна. Гарын хаалга малга байхгүй шүү дээ. Одоо энэ бол жинхэнэ гоё юм болно. Одоо энэ ч өстэй жинхэнэ хяналтыг ингэж л тагтааж байгаа юм да. Ковид үеэр цахимаар хурулж ирсэн чинь нөгөө нэг зарим гишүүн зурга тавьчаад нэг азартдаг. Тэр чинь бас их эвгүй болсон шүү дээ. Хүмүүс анзаарахгүй. Бид нар чи доогуура шорттой дээгүүрэл пижактаа нэлээ суулаа. За тэр чинь дээгүүрээ пижактаа сууж байгаа бас тэгсэн чинь нэг шүү хараад чинь ерөөс хөдөлдгөө. Тэгсэн чинь яг аюугаа ингээд дөрөөндөө ингээд суугаад зураг авахулсан. Тэгээ яг сууж байгаад яг л томоотоо сууд ерөөс хөдөлдгөө. Тэгээ дуудсан чинь маань хүн зураг тавьж байгаа. Тэгээд тэрээс хойш заавал хөдөлгөөнтэй байхыг шаарддаг болчих. Би таны энэ рилүүдийг их үздэг шүү. Тэр зөстө баярлалаа. Тэр шатар тоглож байгаа рил байна. Тэр нөгөө юу хамгийн чухал болсон. Юу лээ нөгөө тижээвэр амтны хууль дээр та нохот байгаа хийлээ шүү дээ. Тэр чинь бол их чухал юм. Ягаад тэгэхээр хүмүүс ч хуулийн заалт болгоныг уншихгүй. Бид нар чуулганаар ингээ яриад идэг. Нарийн ойлгохгүй бүтэн сонсохгүй. Тэгэхээр хуулийн яг тэр тодорхой сайн заалтуудыг нь иргэдэд тийм рил хэлбэрээ богино хугацаанд ингээд хүргээд та спикерийн хуваарч гэсэн ингээд богино хугацаанд хүргэхээр чи хүмүүс саналаа өгж юм. Ер нь манай их хурлын гишүүч гэсэн өөрсдөө юм хуулийг энгийнээр тайлбарладаг хэв маяг руу орох хэрэгтэй байна. Тэгээ би бас өөрөө ч хичээгээл байгаа. Тэгэхээр ер нь ийм богино видеонууд хийгээд хуулиа таниулах ажлыг сайн хийдэг болвол иргэд маань хийдвэхтэй байх болов уу гэж бодоод байгаа. Та миний нөгөө яагаад би ирэл хийх болсон бэ гэсэн ирэлийг үзсэн. Үзсэн. Тэр бол тэр чинь одоо энэ шалтгаан ард иргэд залуучуудад мэдээлжүүлээ, зөв мэдээлжүүлэх хэлж чухал байна. Таны тэр сүлдний цаахаа тухай тайлбарлсан рилийг би бас манай охиндоо үзүүлсэн. Манай охин 10 дугаар анги. Тэгээ үзүүлэхэд бол бас ойлгож байгаа байхгүй. Ийм учиртай байна гэж. Тэр чинь хүүхдүүд хүртэл бас те сүлд гэж юу юм бэ гэдгээ мэдхэл ёстой шүү дээ. Тэгээс нэг юм харин би дутуул хэлсэн байлээ энэ дээр. Нөгөө социалист реализмаас абстракт урлагдав. Дижитал шилжилт хийж байгаа гэдгийг. Ер нь манай захин морь болно шүү дээ. Дижитал морь юм биш үү? Одоо манай та хэмэл оюун ухаанаар зурулж үзэхгүй. Нэг сайжруулад Тэнгэрийн үлэг гэж ихтэй. Тэнгэрийн үлэг чинь дижитал шилжилт гэж хэлж ойлгож байна. Нөгөө сүлдэнд байгаа. Бас тийм баг. Тэнгэрийн үлэг. Одоо энэ дэр би AI-г одоо айгүйх ашигладаг одоо. Гэхдээ таны тэр нэг гоё дуулдаг чинь юу болсон бэ? Таны ч би бас нэг дуурийн дуу муу дуулаад янзын байна гэж бодсон шүү дээ. Тэр чинь бас хүмүүс хуурдсан. Манай аав ээж хоёр асууж илэн шүү дээ. Зандан шатар даргач их сайхан дуурийн дуу дуулах юм аа гэж харин жоохон итгэж байгаа байхгүй юу? Харин жоохон дордуулсан байлээ. Угж иглээ. Доошлуулсан байлээ. Уул нь арай дээш өнгөөр явна үст. Би сая энтропи гэдэг зэгцэр хөдөлгөөн гэдэг үгийг хэмэл оюун ухаанаар зураг болгох гэж имижийг ингэж гарч байгаа. За. Би нэг энэ дүрсэнд би ингээд дараа нь үзүүлж болох уу те. Тэгээ тэгсэн чинь Монгол улсын энтропи, Монгол улсын зэгцэр хөдөлгөөн гэсэн чинь ийм зурж байгаа те. Энэ фотограф гэдгээр гарч байгаа. Имиж гэхээр ийм болж байгаа. Лого хийнгүүд ийм лого болгож байгаа байхгүй. Хэмэл оюухан чи баг лого могог бодносоос илүү зураад биш энэ. Одоо энэ ингээд Монгол улсын ирээдүг 10 жилийн зөгнөд хэлнэ үү гэдэгт. За энэ бол маш комплекс олон асуудлаас тогтох шалтгааллах боловч Монгол улс бол одоо юуны хэтэрхий уул уурхай эдийн засгтай байгаагаа төрөлжүүлэх шаардлагатай. Аялал жуулчлал хөдөө аж ахуй хөгжүүлэх шаардлагатай.
амар ухаантай хариулна шүү дээ. Та нөгөө нэг заримдаа хиймэл оюун ухаан дээр нөгөө ашигт малтамлын лицензийг гаргаач гэдэг нөгөө төр хорооны дээр нэг үүрэг өгсөн шүү дээ. Тэгээд дараа нь би харсан уу та Шилэн говмен дээр ингээд манай энэ залуучууд хиймэл оюун сургацсан шүү дээ. Одоо жишээ нь Баян хонгор аймаг аймагт хэдэн одоо лиценз байдаг вэ гэд бичгээр шууд гарч ирдэг болсон шүү дээ нэрээ. Одоо ингээд хариулдаг. шинж тэгээ бүр хамаарлын гаргаад байна. Баян хонгор аймагт нийт 133 тусгай шууд лиценз олгосон байна. Шууд ингээд хиймэл оюун ухаанаар шилэн дээр хариулж байгаа. Тэгэхээр одоо нөгөө төр хорооны сонсгол явахаар шууд хариулах байхгүй. Тэгээ 133 лиценз чи харилцан хамаарлыг гаргацсан мөлий. Тий. Хин олгосон байна. Хин олгосон байна. Хинтээ ямар хамаатай байна. Ямар хамаатай байна. Одоо нөгөө open data дээр сая нөгөө төр хорооны сонсгол болсон. Одоо лиценз бол одоо энэ бол маргаангүй. Хиймэл оюун ухаан бол төстас хариулт юм бэ. Төстас хариулт. Тэр хамаатан садан байхгүй шүү дээ. Хамаатан садан байхгүй. Хиймэл оюун ухаан хамаатан садан байхгүй. Ашиг сонирхлын зөрчил байхгүй. Нэрлэхгүй. Шууд тэр авсан бол авсаа л гэж хариулна. Гарын хаалга малга байхгүй шүү дээ. Одоо энэ бол жинхэнэ гоё юм болно. Одоо энэ ч өстө жинхэнэ хяналтыг ингэж л тагтааж байгаа юм да. Заавал сонсголыг бол ингэж хийчих нь. Сонсголоор одоо манайхан ч өстө ашигт малтамлын лиценз хэдэн машин бичих цаас ухаад өстө айгүй хэцүүгээд удаадсан байхгүй. Тэгээ энийг нэвтрүүлээд тий. Та бүхний тусламжтайгаар манай инновац зохион бодлогын байнгын хороо манай дижиталын газрууд ажилласан л да. Тэгээ энийг аваад ингээд бүртгээд одоо айгүй сонин дүр гарч. Одоо ингээд Шилэн говмен дээр шууд оронгууд иргэн шууд ороод аль аймагт хэдэн зөвшөөрөл байгаа. Тэр компани хэдэн лицензтэй хизээ болсон. Одоо бүр хин сумын засаг дарганы зөвшөөрсөн юм уу? Зөвшөөрөх багт нь олгосон бүгдийг гаргаж байна. Тэгэхээр энэ бол маш авилгатай тэмцэн гэдэг чинь энэ л технологи. Тэрээс авилгалын үнцийг таслана гэдэг чинь ерөөсөө эл тод байдлыг юугаар бүтээх вэ? Захимжилт, дижитал. Тэр нөгөө нээлттэй мэдээллийн хуулийн нөгөө олон мэдээлэл ил болсны ач тусаар тэр мэдээлэл дээр хувийн компаниуд ашиглаад энийг хийчих жоохгүй. 970 мянган мэдээлэл ил болсон байна шүү дээ. Одоо нууж хаах юм ер нь бол одоо хаанч байхгүй. Ер нь нууцгүй төр бол ил гэдэг зорилгол тавьсан. Та нөгөө инновац зохион бодлогын байнгын хороог нөгөө анх байгуулад тэгээд дараа нь ди парламентыг гарч ах чинь нөгөө онлайнаар 100 мянган хүн саналаа өгөх юм бол хилцдэг болно гэж та журам гаргаад ихсэн шүү дээ. Тэгэхэд би бол тэр нөөтийн буцаалтан дээр тэгж их санал бол өгнө гэж бас бодоогүй шүү дээ. Хүмүүс бол одоо татвар матурцхан тэр нь тэгэл явах вэ гэтэл. Ерөөс 7 хоногийн дотор нөөт дээр энэ гадаад хөрөнгө оруулалт газрыг 100 жилээр зэмшүүлэх ашиглуулах дээр санал гаргаж байгаа. Гэтэл зүгээр одоо хүүхдийн мөнгийг нэмэж гэдэг юм уу, халамжийг нэмэгдүүлж гэдэг юм уу, бүх татварыг бууруулах гэсэн юм дээр 100 мянга хүрэхгүй байгаа. Зөндөө санал ирж байна одоо ди боломт. Тэр ард түмний энэ ухаан хүч гэдэг чинь бол яг л тодорхой зөв гэсэн зүйл дээр хандж байгаа болохоор энийг заашгүй харгалзаж үзэх технологийн төвшил ямар их хөв нэмэр оруулж байна тийм ээ. Энэ нөгөө ди парламент байх боломжийг нээж байгаа юм л да. За одоо их хурлын дэгийн хуулинд бас тусчих шүүг байна те. Тэгэхээр цаашдаа бол 100 мянга хүрчих юм бол шууд их хурл хилцдэг маш сайхан юм жишг тогтсон. Тэгээд сонин үзүүлэлт бас би сүүлд нэг харлаа. 2020 оны шинэ парламент бүрдсэнээс хойш та бол их хурлын эндээс нэг 106 удаа технологи гэж үг хэрэгэлсэн байж шүү. Та хэвээр хэмэл байхнаар тоолцсон. Тэгэхээр бол ер нь бас энэ технологи дэмждэг их хурлын дарга гэдгээ одоо энэ яг цахим хөгжлийн тэр 5%-аар харуулсаас гадна яг энэ цахим ур чадварыг иргэд ер нь хэр эзэмшиж байгаа гэдгийг ди парламентаар баг шалгаж байгаа юм л да. Би зүгээр эргээд харахад яг 20 онд биднээсийн нөгөө амбиц платформ төлөвлөгөө бол ингэж гарсан юм билээ. Энэ цахим бодлогын байнгын хороо байгуулсан. Үйлдвэрчдийн байнгын хороо байгуулсан. Ерөөсөө Монгол улсад үйлдвэрчлэлт хэрэгтэй байна. Энэ цахим бодлогын байнгын. Тэгээ яамтай болсон. Тий. Тэгээ яамтай болсон одоо энэ бол Монгол улс 5% баталсан. Одоо 5% чинь цахим гар үсгийн хууль байна. Мэдээлэл тод байдлын тухай хууль байна. Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль байна. Кибер аюулгүй байдлын тухай хууль байна. Дээрээс нөө виртуал хөрөнгөний үйлчлэгийг үзүүлэгч хуулийг баталсан. Тийм, виртуал 5 зохиц хуулийг баталсан. Манайх чинь ингэж захим чилтийн чиглэлээр дижитал трансформашн буюу захим шилжилтийн чиглэлээр ийм хуулийн хурдтай бодлоод хэрэгжүүлж гэсэн улс цөөх юм бэл. Дээрээс нь нөгөө 109 салбарын хуулинд өөрчлөлт оруулсан. Тэгжиж нөгөө захим хэлбэрээр төвчлэгээ явуулах юм нээс 109 төгжээг малтсан шүү дээ. 109 хуулинд дандаа гараар зурны бичгээр байна. Хүн сурталч хэрэгэл зөвшөөрөл бүх юм байсныг бол тэгээ энийг одоо манай тэрний үр дүнгээр сая эрүүл мэндийн салбар чинь захимжлаа шүү дээ.
тэр нөгөө 109 хуулийн дээр чи эрүүл мэндийн хуулийн дээр цахим хэлбэрээр бичиг солилцож болно гэдгийг чинь оруулсны буйнаар сая нөгөө эмийн жор нөгөө шинжилгээний хариу нөгөө амбулаторийн дүгнэлт банкны зээл хүртэл аюул. тий Баахан бичиг баримтын суулуулж ирдэг байсан бол одоо захимаар цуглуулаад болоо. та бүр нөгөө архивын хуулинд цахим баримт бичиг цаасан баримт бичиг хоёр зөрөх юм бол цаасан гэн барина гэдэг залттай байсан чинь нөгөө төрийнхэн чинь бичгээ явуулаад байдаг давхар хэвлээд сэвэнд хадгалаад байдаг гэсэн. Яасан гэсэн чинь хууль шүүхийн өмнө очих юм бол цаасан барина гэдэг хуультай. Одоо бол цахимаар үүссэн бол цахимаараа хадгалагдана гэдэг хуультай болчихж байгаа. Бөөн цаас хэмж байгаа. Тэгээ бид нар чинь дэв парламентыг эхлүүлэхэд нөгөө цаасгүй парламент гэдгийг их танилцуулж байна. Хүмүүс ойлгодгүй. Тэгээ цаасны хичнээн зардал нэмэгдэх юм гэдэг юм а гэж хуулиа батлуулж байна. Та ч одоо тэр инновац захин болгон байнгын орон дарга та өдөр чи эхэлж ажиллаж эхлэв. Тэгээ хамгийн ихний гол ажил бол нөгөө төгөлдөр хуурдаг явдлыг дасан зогсоож хорооны хөршгүй өнтөрж байгаа. Хорооны хээгээрээ эртцээ бүртгүүлдэг, саналаа өгдөг ийм чиг тогтоолоо шүү дээ. Тэр үед хүмүүс за ёстой бүтэхгүй энэ хорооны хээгүү эрт бүрдэг байгаад нэг цагийн дараа чуулга эхэлдэг байсан. Одоо хорооны хээгэр бүртгэлдэг юм бол бүр чуулга эхлэхгүй гэл манай зарим гişүүд чинь за наа чинь бүтэхгүй одоо чуулга оруулж чадхаа боллоо. Одоо яах вэ гэдээсэн чинь харин ч эсэргээрээ хорооны хээгэр бүртгүүлдэг. Хорооны хээгээрээ санал өгдөг болсон чинь эрт ирс хаажаад чуулган яг цагтаа эхэлдэг болсон. Нөгөө талаасаа захиргааны явж гисэн сайн шасан л да. Ковид үеэр цахимаар үргэлжсэн чинь нөгөө нэг зарим гишүүн зураг тавьчаад нэг азартдаг. Тэр чинь бас их эвгүй болсон шүү дээ. Яг өөрөө ингээд нүүрээр харж байгаа бол та тэгсэн чинь заавал өөрөө байх ёстой зураг өөрөө нөгөө зарим нэг зураг тавьчаад гараа авчдаг. Тэр чинь заавал өөрөө зүрсээрээ байх ёстой. Тэр хүмүүс анзаарахгүй. Бид нар чи доогуура шорттой дээгүүрэл пижакта нэлээ суулаа. За тэр чинь дээгүүрээ пижакта сууж байгаа бас тэгсэн чинь нэг шүү хараад чинь ерөөс хөдөлдөг. Тэгсэн чинь яг аюу гоо ингээд дөрөөндөө ингээд суугаад зураг авахулсан. Тэгээ яг сууж байгаад яг л томоото сууд ерөөсөө хөдөлдөг. Тэгээ дуудсан чинь мань хүн зураг тавьж байгаа. Тэгээд тэрнээс хойш заавал хөдөлгөөнтэй байхыг шаарддаг болчих. Тэр зураг нь хөдөлдөг гэсэн. Араар нь яваад байдаг. Тэгтэл бас энэ бол яг юу юм бэ лээ? Цахимжилт гэдэг бол ийм шинэ хандлага, шинэ ийм соёлын товтлогоо юм. Ер нь бол амьдралын тогтсон хэв маягаас бид нар чи өөр соёл руу нэвтэрж эхэлж байгаа байхгүй тий. Тэгээ танд сая өргөн мэдүүлсэн мэдээлэл технологийн үйлдвэрлэл дэмжих хуулиар энэ төр систем хөгжүүлэхгүй худалдаа авалт зарлаад хийлгэсэн бол харилцан тохиролцоод их кодо лицензийн зурмаар ашиглуулахыг бас хуулинд нь тусгаж өгч байгаа. Одоо харин яг таны мэдээлэл технологийн үйлдвэрлэлийн тухай хууль чинь бол заавал нэг одоо тэр 3 хэмжээстэй шолон хэмжээстэй болцсон орчин дээр чи виртуал орчингоор шууд хаанаас ч гэсэн залуучууд байгуулаад ажиллаж байна. Байгуулаад ажиллаад дэмжлэгээ аваад энэ бол бүр шинэ хандлага юм байна гэж. Тий. Сая бид нөгөө 10 жилийн юм хоцрогдсон байх шүү. Таны сургууль дээр очсон шүү дээ. Станфорд дээр. Тэгээд нөгөө таныг уулзаарай гэсэн шүү дээ. Нөгөө танаа багш. Тийм билээ. Фишкин багштай уулзаа хоолнд ороод. Тэгсэн тэд нар тэгсэн. Та нарын энэ нэг торгоны зам инновацийн төв гэдэг нэг 10 орн нийлээд Казахстан, Узбекистан, Турк гэдэг 10 орн нийлээд тэрний нэг нь Монгол болоод 10 орн нийлээд Silicon Valley дээр ажиллая. Нэг юм инновацийн төвтэй болсон. Тэнд нь манайх төлбөрөө гишүүнчлээ болоод манай 8 компани сонгогдоод нийтдээ 10 орны 52 компани Silicon Valley дээр танилцуулга хийж байгаа. Тэгээ ер нь хамтдаа гарыг гэдэг. Тэгээд одоо яг сая нөгөө 10 жилийн өмнө таны санаачилж ирсэн ажил дээр чинь манай залуучуудыг өөр болчих. Хотын төв заавал офислно гэдэг. Тэгээ офис нь ийм гоё хамтын офис шиг тогтой, дотроо нэг ийм кичнтэй, тэгээ хоол ундаа хийгээд гоё PlayStation тоглоод сууж идэг. Тэрнээс биш буян тухаараа очиж та нар тэнд татврын дэмжлэг аав гэвэл очихгүй байхгүй. Тэгэнгүүт нь яг ийм виртуал бүстэй болъё. Тэгээ татврын дэмжлэг үзүүлье гэд яг ийм хуулийг одоо ингээд танд сая өргөн мэдүүлсэн. Энэ одоо Узбек, Казах, одоо Сингапурын сайн жишээнүүдийг бүгдийг нь тусгаад тэгээд ингээд энэ мэдээлэл технологийн хууль батлагдчихвал ийм Монгол дээр компаниа бүртгүүлээл тэгээд татврын дэмжлэгүүд авчдаг. Грантууд нь авчдаг. Ийм л болгочихвол. Тэр өстой зөв юм. Сая бараг онлайнаар компаниуд их байгуулагдсан байна. 17 мянган хэрэгжтэй болсон байна.
Тэгээ ер нь цаашдаа гадаад байгаа монголчууд ч гэсэн хэн ч гэсэн компани онлайнаар байгуулад ажиллах ийм бололцоог нь бид нар бүрдүүлж ижил виртуал орчиндх бүсийг энэ хуулиараа л зохицуулж өгвөл манай технологийн салбарт их боломжууд байна уу? Сая Казахстан тэр Fibo Cloud гэдэг компани шилдэг стартап болоод тэгээ Токио шагнал гардлаа шүү дээ. Тэгээ Кыргызстан тэр Call Pro гэдэг компани хөрөнгө оруулалт авсан байна. Сингапурд листед компаниуд хэд гарчлаа. Тэгээ ер нь манай энэ технологийн ер нь нэг өдөр цахиур хагалж нэг unicorn нэг төрж нэг уул ургаах нэг эвгүй байдалд орох үедээ л гэдэг байгаа шүү дээ. Гинт нэг тийм оюун санааны том бизнес магадгүй нэг цахиур хагалах зүгээр үедээ нэг тоглоомын програм зохион бүтээгээл сайтан болж шүү дээ 14 5 настай хүмүүс. Тийм учраас нөгөө оюутлогоо Монголыг хөгжүүлэхгүй оюун тодорхой Монголыг хөгжүүлнэ гэдэг чинь нэр захимжилтан дээр яруу тод харагдах байх гэж хэлдэг чинь. Тэгээ энэ хууль их том дэмжлэг үзүүлэх байхаа. Ер нь гэж бодож байна. Нөгөө сансар хиймэл оюухан big data дээр sandbox-ийн орчинд үйл ажиллагаа явуул гэж зохицуулж энэ хуулиар. Тийм байлээ sandbox-ыг явуулна. Тий. Манайх шиг юм залуу үндэстэн хүн амын хувьд шүү дээ. Түүхийн хувьд маш одоо агуу хуучны их гүрэн одоо залуучууд дийлэх хүн амын дийлэх үе гэлдэг учраас залуу улсын хувьд энэ технологийн дэвшил ашиглах юм бол манайх илүү хурцтай хөгжиж ондож тасч хөгжинэ гэл манайд гүйцэж төрүүлж хөгжинэ гэдэг чинь тийм боломж бол их байгаа гэж сүүлийн технологийн эрдэмтэд ярьдаг болсон. Зарим ажлыг бол одоо 26 сая ажлын байрыг бол хиймэл оюухан орлоо гэж. Тэгэхээр хиймэл оюухан орлож байгаа бол заавал энэ мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих шинэ орчныг виртуал орчинч бай, энгийн орчин гэсэн байгуулж дэмжих хэрэгтэй юм байна. Маш чухал хууль санаачилсан байгаа. Бид таныг бас мэдээлэл технологи үйлдвэр дэмжих хуулийг дэмжиж талархаж хүлээж авч байгаад их баяртай байгаа. Манай салбарын ч их дэмжиж байгаа. Тэгээд энэ хууль батлагдвал манай эдийн засаг ирээдүйд төрөлжих баг. Одоо хуулиач нэг асуудал байна. Энэ хуулиа бас шүү дээ. Стартапуудаар танхимаар хилцүүлээ. Олон залуучууд ажлын байртаа орлоготой илүү их уул уурхайгаа хож, оюунаа ухаж тэгээд дижитал шилжилт дээр улс орон маш хөгжингөө улс болох ийм том хуулийг санаачилж зохицуулж байна. Тэгээ нэг жилийн дотор үрдэн гарахгүй л өргөс авсан юм шиг тийм ээ. Тийм л баг. Гэхдээ энэ шилжилтүүлж аажмаар бүх юмыг хил тод болгочлоо. Ард түмний хяналтанд оруулчлаа. Одоо алдаагаа засцсан ойлгоцсон ард түмэн ингээд хил тод болохоор ойлгоцсон хүмүүс засах нь ойлгомжтой. Алдаагаа зассан ард түмэн хөгжих нь ойлгомжтой. Одоо хөгжөөд бүр дэшээ дэвших нь ойлгомжтой. Тэгээ энэ ажлыг манлайлж байгаа манай залуучууд бол үнэхээр залуучуудаар учраас сайн ажиллаж байгаад баярлалаа.